Манай улсын хөгжлийн гол суурь болж байгаа уул уурхайн салбарын харилцааг шин шатанд гаргах зорилго өгөхий нэгэн худал өнгөрсөн даваа гарагт боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас санаачлан уул уурхайн үндэсний ассоциац уул уурхайн эрх зүйн судалгааны самтай хамтран Монгол улсын ашигт малтмлын тухай хууль, хөгжил ба чиг хандлага сэдвт хэлэлцүүлгийг хийсэн юм а. Эрчимтэй хөгжлийн гараан дээр ирсэн гэж тодорхойлж байгаа уул уурхайн энэхүү хөгжлийг сааруулахгүй байхын тулд одооноос яарвчлан шийдэх ёстой хэд хэдэн зүйл байгааг Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх цагаан ингэж тодорхойлж байна. Гэхдээ хамгийн гол нь Монголд хөрөнгө оруулагчдыг үргээхгүй бас тэдний эрх ашигыг хохирохгүйгээр энэхүү цогц бодлогыг нухацтай боловсруулах хэрэгтэй гэж үзэж байна. Савлгаа гаргахгүй байх тийм ээ. Одоо ингэ уул уурхай салбарын бизнесийн орчин одоо ингэж их өөрчлөгдлөө барьлаа гэж тийм савлгаа гаргахгүй байх. Энийг бол зугуухан боловсронгуй болгох. Тийм зөв готролуу нь оруулах гэдэг тэр утгаар нь тайлбарлах хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ хуулиар бол янз бүрийн одоо нэг татвар хураамжтай холбоотой өөрчлөлт бол орохгүй байх гэж бодож байгаа. Зүгээр тэр харилцааг зохицуулсан тийм өөрчлөлтүүд орно гэж. Тэгэхгүй бол одоо ингээл дахиад баахан хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөх нэгэд бас хүмүүсийг болгоомжилсан тийм зүйлийг сэтгэлийг төрүүлэхгүй байх нь зүйтэй байх гэсэн юм ойлголтод хүрсэн гэдгийг хэлмээр байна. Өнгөрсөн цаг хугацаанд бид уул уурхайг түшиж эдийн засгаа босгож авахын тулд чамгүй олон хайгуулын эрхийг бусдад өгчээ. Энийн зарим талаараа үр дүнгээ өгч өнөөдөр бид хайж дуусаад харин ихэнхдээ олбодлож ашиглаж эхлэв байна. Уул уурхайн хөгжлийн шин цаг үе гэж үүнийг тодорхойлж ашигт малтмлын бодлогоо хайдаг биш харин ашигладаг, олбодлдог хэлбэрт хувирган сайжруулах хэрэгтэй байгаа юм байна. Өнгөрсөн ингээд 10 гаруй жилийн ингээд практикийг харахад бол манай хууль бол хайгуулын лицензийг яаж олгох юм, ашиглалтын лицензийг яаж олгох харилцааг л зохицуулахад гол анхаарлаа хандуулсан бол одоо бол нөгөө нэг хайгуулын одоо үе шатаа туулж өнгөрөөгөөд ашиглалтын, олборлолтын үе шат руугаа шилжиж байгаа учраас зайлшгүй тийм энэ харилцааг нарийн зохицуулах шаардлага гарч байна. Тэгээ энэ дээр бол энэ хилцүүлгийн явцад бол хоёр одоо зүйл их тод харагдсан. Тэрний юу вэ гэхээр манад бол одоо 40000 гаруй хайгуулын болон ашиглалтын одоо лиценз байна. Тэгэхээр эн чинь ингээд хайгуул хийх бол нэг хэрэг. Тэгэхээр энэ чинь яг ашиглалт болгоно гэдэг чинь олборлох үйл ажиллагаа явуулахтай холбоотой. Тэгэхээр энэ одоо ашиглалтын лиценз гэдэг юм уу энэ хайгуулаас одоо дараагийн шатанд шилжих энэ одоо олборлох, үйлдвэрлэл явуулах одоо энэ ажлыг улс орны одоо үндэсний болоод орон нутгийн хөгжилтэй төлөвлөлттэй яаж уялдуулах вэ гэдэг асуудал. Энэ бол одоо эдийн засаг нийгмийн одоо орон нутгийн хөгжилтэй яаж уялдуулах юм бэ гэдэг. Энэ нэг асуудал бол үнэхээр хэрэгтэй тулгамдсан байна гэдэг харагдаж байна. Ашигт малтмлын тухай хуулийг өөрчлөн сайжруулах ажлын хэсгүүд нэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх ажлын хэсэг, улсын их худлаас болон засгийн газраас томилогдсон батлагдсан ажлын хэсэг бүгд нийлж уул уурхайн бодлогоо цогц агуулгатай болгох ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаар болоод байна. Манай хайгуулын талбайг зөвшөөрлөх юм бол яг тэгш үнцгт ингээ хэлбэртэй ингээд өгөгдсөн. Гэтэл ингээд олон ингээд хайгуулын талбай чи ашиглалтын талбай болно гэдэг чинь үйлдвэрлэл явуулна гэсэн. Гэтэл энэ дээгүүр чи явуулах зам, авто зам, төмөр зам, эрчим хүч, ус гэдэг ингээд дэд бүтцтэй холбоотой, хот төлөвлөлттэй холбоотой асуудал яаж уялдуулах юм? Орон нутгийн хөгжилтэй яаж уялдуулах юм? Гэтэл нэг газар ингээд 3 тосхон бүрдчихдэг тийм ээ? Байгуулагдчихдаг. Гэтэл энэ чи яаж уялдуулах юм? Яаж энэ чи хөрөнгө оруулалт үр ашгийг нэмэгдүүлэх юм? Гэт ингээд нэг ёсонд бол төлөвлөлттэй холбоотой улс орны эдийн засаг нийгмийн хөгжилтэй уялдуулдаг ийм зайлшгүй механизм хэрэгтэй гэдэг ийм асуудал том руу харагдаж байна. Цогц бодлого гэдэг нь хайгуул хийж эхлэхээс эхлээд хэрв олбодлолт явуулбал дэд үтц нөхөн сэргээлт байгаль орчин гэд дараагийн 40-50 жилийн төлөвлөгөөг эхнээс нь хамтд нь цогцоор нь шийдэж төлөвлөж байхыг хэлж байгаа юм. Ингэж цогц төлөвлөгөө гаргаж байж гэмээр уул уурхайн бодлогоо зөв болно гэж үзэж байна. Одоо тэр хайгуулын одоо лицензийг ашиглалтын одоо лиценз болгохоос өмнө байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт те энийг одоо яаж хийх юм бэ гэж тийм нэг ганц хуудас цаас биш. Зүгээр тийм төлөвлөгөө биш тийм ээ. Бүр ийм бүхэл бүтэн тийм иж үрнээр хандаж ингэж явах юм бол тэр уул уурхайн бизнес эрхэлж байгаа хүндээ ч амар, орон нутгатаа ч амар, улстай ч амар. Тэгэхээр ийм хоёр харилцааг бол зохицуулахад бол онцгой анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээд дараагаар нь тэр олборлох үйл ажиллагаа явуулна үзэгсэн ийм одоо асуудал гарсан.
Ашигт малтмлын тухай хуулийн цогц агуулгын талаарх хэлэлцүүлэгт ерөнхийлөгчийн тамгын газраас гадна улсын их хурл, засгийн газар, яам агентлаг, орон нутгийн удирдлага, шүүх, төрийн бус байгууллагууд, компани болон олборлогчид, эрдэмтэн, судлаачид зэрэг бүх төлөөллийн 200 гаруй хүн ирж оролцлоо. Ашигт малтмлын тусгай зөвшөөрөл олгохыг Монгол Улсын ерөнхийлөгч туслаад байгаа. Энэхүү хориг удахгүй тусна. Харин хэлэлцүүлэгт хэлсэн хүмүүс ашигт малтмлын тухай хуулийн цогц агуулга баталсны дараа хайгуулын эрхийг олгож эхлэе. Хугацааг нь дахин сунгая гэсэн саналтай байсан юм а. Энэ хуралд оролцсон санал солилцсон хүмүүстэй ярьж байхад бол ерөөсөө энэ ашигт малтмлын хуулиа боловсруулангуй болгохтол энэ одоо тусгай зөвшөөрөл олгодог хугацаагаа сунгах нь зүйтэй маа гэсэн тийм санал хэлж байна лээ. Энийг бол улсын их хурлын гишүүд бас анхааралд авах байхаа гэсэн ийм бодолтой байна. Ашигт малтмлын салбарт гарч байгаа бас нэг цоо шин харилцаа бол шүүх. Уул уурхайн салбарт дэлхийн хэрээр энэ төрлийн гомдол маргаан түгээмэл болж шүүхийн байгууллага олон улсын болоод үндэсний хууль дүрмийн дагуу асуудал шийдэх чадварлаг мэрэгчлэнээр дутагдах болсон гэж үзэж байгаа юм а. Шүүхийн практик судлаад үзэх юм бол энэ эрдэс баялагын салбартай холбоотой, газрын харилцаатай холбоотой хэрэг маргаан бол ингэж байнга ингэж огцом нэмэгдэж ирсэн юм байна л да. Тэгэхээр 2004 онд бол нэг 6 маргаан одоо шийдвэгдэж байсан бол өнгөрсөн хугацаанд ингэж нэмэгцээр яваад одоо 230 хэрэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа. Тэгээ ингээ харах юм бол ингээд байнга ингэж өсөх тийм одоо чих хандлагатай байгаа юм л да. Тэгэхээр энэ юу гэж хэлж яах вэ гэхээр ашигт малтмлын эрх зүйн гэж ер нь бий болох цаг болцсон юм байна. Ашигт малтмлын эрх зүй. А энийг дагаа бараг тэр ингээд одоо захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдээд байдаг. Явандаа бол энэ ашигт малтмлын холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг боловсруулахгүй болохоос гадна энэ чиглэлийн төрөлдсөн хуульчид, шүүгчид, өмгөөлөгчид гэсэн ийм одоо шин одоо салбар шинжил ухаан шин ингэж одоо шүүх засаглалын ийм төрөлдсөн ингээд мэргэжлийн хүмүүс бий болох шаардлагатай гэд. Ашигт малтмлын тухай хуулийг цогц агуулгатай болгох нь уул уурхайн салбарын талаар төр нэг зангидсан бодлого хуулийн стандарттай болж чадна гэсэн үг юм. Төрийн цогц бодлогын хүрээнд үйл ажиллагаа явагдана гэсэн үг. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэг Доржийн санаачилсан уул уурхайн салбарын бас нэг чухал баримт бичиг бол эрдэс баялагын салбарт хөрөнгө оруулах олон улсын загвар гэрээ юм а. Тэрээр өнгөрсөн жил Давосын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцох үеэр уул уурхайн салбарт хөрөнгө оруулах олон улсын загвар гэрээ байгуулах санал дэвшүүлсэн юм. Энэ санал нь засгийн газрууд болон хөрөнгө оруулагчид төрийн бус байгууллага олон нийтийн зүгээс дэмжлэг авч өнөөдөр Лондон хотноо олон улсын эрдэс баялагын чуулганаар хэлэлцэгдэж байна. Бусад улс орнууд бол ийм маш олон тийм загвар гэрээтэй. Монгол улсад бол байдаггүй. Зарим орн бол бүр ингээд салбарын тийм загвар гэрээтэй. Тэгэхээр Монгол улс бол энэ хөрөнгө оруулалтын загвар гэрээгүй учраас засаг төрөнч хувийн компаниуд нь ч бусдын бэлтгэж өгсөн одоо гэрээний загварт нөхцөлд хөтлөгддөг. Тэгэхээр энэ үүн дээр одоо ингэж энийг олж хараад үүн дээр анхаарал дүгнэлт хийгээд Монгол Улсын ерөнхийлөгч энэ оны ихээр болсон Давосын чуулга уулзалтан дээр ийм хөрөнгө оруулалтын загвар гэрээ байгуулах саналыг гаргаад тэрнийг нь одоо Давосын гэж нэрлэгддэг дэлхийн эдийн засгийн энэ форум дэмжиж тэгээ Монгол улстай хамтраад энэ оны 6 дугаар сард Fair Minerals Development гэдэг ийм олон улсын баг хурал хийснийг одоо манай үзэгчид санаж байгаа бах. Тэгэхээр энэ 6 сард болсон баг хурлаас хойш энэ сэдвээр Аз, Африк, Латин Америкийн 25 оронд 20 гаруй оронд ийм хурал уулзалт хийгээд тэгээд 25 орны ийм алдаа оноо туршлага загвар гэрээний төсөл дээр суйрлаад олон улсын баарын ассоциац ийм хөрөнгө оруулалтын загвар гэрээний анхны төслийг одоо боловсруулсан байгаа. Тэгэхээр энэ төсөл гэхтэл 231 хуудас байгаа. 231 хуудас энэ гэрээний зөвхөн ингээд одоо гарчгуудыг нь тий уншихтал ямар их өргөн хүрээтэй харилцааг зохицуулах шаардлагатай юм бэ гэдэг нь шууд харагдаж байгаа. Америкийн нэгдсэн улс болон Англи улсад гадаадын иргэн аж ахуйн нэгж тус улсад хөрөнгө оруулах загвар гэрээ гэж байдаг. Конгресс болон Сенатаас энэхүү загвар гэрээг баталдаг. Учир нь тус улсын төрийн бодлого, хууль дүрм, үндэсний онцлог, гадаад бодлого зэрэгт уг загвар гэрээ нь яг таг тохирсон байдаг юм а.
Хөгжиж буй болон уул уурхайн салбарын шин тутам байгаа манай улсын хувьд хөрөнгө оруулалтын загвар гэрээ хамгийн ашиг тустай баримт хүчиг гэж үзэж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын загвар гэрээ батлагдсныхаа дараагаар бид нар Дэлхийн банк болоод бусад санхүүгийн байгууллагуудтай хамтарч байгаад Монгол улсын хууль тогтоомжтой нийцүүлээд Монгол улсын хөрөнгө оруулалтын энэ загвар гэрээний анхны төслийг гаргана. Энэ бол загвар гэрээ. Заавал хэрэглэх албагүй. Энэ загвар гэрээ гаргаснаар бол Монгол улс өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын загвар гэрээтэй болох нь бол олон талын ач холбогдолтой. Энэ нь бол одоо төрийн өмчийн төлөөлөлтөд эсвэл одоо стратегийн ач холбогдолд орд газруудад гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд Монгол улс өөрийн загвар гэрээгээ үзүүлэх харуулах манай загвар гэрээний дагуу яриа хэлцээ хийхэд ач холбогдолтойгоос гадна уул уурхайн салбарт бизнес хийж байгаа хувийн хөрөнгө оруулагч нарт бол их чухал ач холбогдолтой байна. Өнөөдөр бол жишээлх юм бол 10 хувийн хөрөнгө оруулагч Монгол улсын 10 иргэн гадаадын одоо хөрөнгө оруулагчтай хэлцээ хийхдээ бол 10 өөр одоо гэрээний хэлбэр 10 өөр нөхцлөөр хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд юм загвар гэрээтэй болчих юм бол ядахтаа тэр бүх харилцаагаа зохицуулна. Тэр загвар гэрээг ашигласнаар яаж ийнө вэ гэхээр мэдээж хэлэлцээ хийх чадвархаасаа хамаарат тэр ашигт малтны төрлөөсөө хамаарат дэд үтцийн хол ойроосоо хамаарат тавигдах тоон бол өөр байж болно. Тийм ээ? Одоо $10 байх уу, $9 байх уу гэдэг нь өөр асуудал тийм ээ. Гэхдээ бүх харилцаагаа зохицуулсан маргаан гарвал яах юм, ямар хэлээр явах юм, байгаль орчны асуудлыг яаж зохицуулах юм гээд татвар хөрөнгө оруулалт гадаад дотоод гуйвуулга гэл маш нарийн асуудал байна. Тэр бүгдийг ингэж ашигласан ийм харилцаа зохицуулсан загвар гэрээтэй болох юм бол одоо Монголын энэ уул уурхайн салбарт бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс хэрэгтэй. Ингэснээр бол нийтдээ Монгол гэдэг энэ том айлд хэрэгтэй ийм ажил болно гэдгийг хэлэх гэсэн. Дэлхийн улс орнуудад олон янзын загвар гэрээ байгаа. Даяаршиж байгаа дэлхийн ертөнцид эзэс баялагын салбарт оролцдог бүх талуудын эрх ашигыг тэнцвэрийг хангасан загвар гэрээний төсөл боловсруулах нь хөгжиж байгаа орнууд ялангуяа манай улсад онцгой ач холбогдолтой юм. Олон улсад хэлэлцүүлж баталсны дараа манайх дотооддоо хэлэлцүүлж үндэсний ашиг сонирхол хууль дүрмтэйгээ нийцүүлэх юм а. Хамгийн гол нь ийм загвар гэрээ нь ямар нэг гэрээний нөхцлөө шалтгаалж эрсдэлд орж магадгүй дотоодын компаниудыг хамгаалах, нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгө цаг хугацааг хэмнэсэн зүйл болох юм а.